2025 оны 11-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний хооронд нийт 126,769 зөрчил мэдээлэл ирүүлсэн байна. Тухайн өдөрт багтаж төлбөрөө төлсөн 62,886 зөрчил байна. Зөрчил мэдээлэл илгээсэн иргэд тухайн тээврийн хэрэгслийн торгуулийн 10-аас 20% урамшууллыг улирал тутамд олгохоор болсон юм а. Иймээс зөрчил мэдээлсэн 9,112 иргэнд нийт 143 сая төгрөгийн урамшууллыг өчигдрөөс олгож эхэлсэн байна. 12-р сарын эхний урамшууллыг 9,112 иргэнд олгох бөгөөд 102 PODIS аппликейшнд өнөөдрийн байдлаар 5,100 гаруй иргэн дансаа холбожээ. Үлдсэн 3,900 гаруй иргэн дансаа холбоогүйх мэдээлэл бий. Өнөөдрийн байдлаар урамшуул олгох систем хаагдсан учраас дансаа холбоогүй иргэдэд дараагийн үйлдэлд нөхөн олгох юм байна. Мөн дансаа 102 PODIS аппликейшнд холбосон 5,000 гаруй иргэнд 72 цагийн дотор багтааж урамшууллыг олгох юм байна. Зөрчил илгээсэн иргэнд урамшуул олгоно гэд заагаад өгсөн байдаг. За энэхүү журмын давуу 2025 оны 11 сарын 1-ээс эхлүүлээд одоо 102 аппликейшнаар зөрчил илгээсэн иргэд рүү одоо урамшуул олгох одоо үйл ажиллагаа бол эхэлсэн байдаг. За урамшуул эхний улирлын урамшууллыг бол одоо өчигдөр буюу 2026 оны 1 сарын 20-наас эхлүүлээд олгоод эхэлсэн байгаа. Жолооч нарын хувьд зогсоол дутмаг байдгийн улмаас машина нийтийн эзэмшилд тавих нь цөөнгүй байдаг. Гэвч өдөр тутамдаа 20-40 мянган төгрөгийн торгуулийг тогтмол төлөх нь хүндрэлтэй байгаа юм а. Иймээс жолооч нарын эрх ашигыг хүндэтгэж машины зогсоолыг нэмж байгуулах хэрэгтэйг онцоллоо. Тэгсэн дэргүүл зогсоол олддгүй юм чи аргаа ядал заримдаа энэ чинь тавьж л байдгийг шүү дээ. Тэр хэлж ярьж байгаа улсууд бол нэгсээ надад онцгүй юм байна. Үндэлгэд аргаа олдохгүй тэгээд энэ та хамаагүй тавьж гүйж ороод торгуулал ачуулал тэгэл гүйжл байна да. Гэхдээ тэгээ яг тэгэл хаяа ирцэл байдгийг шүү дээ. Ачуулж зүдчлээс нь торгуул ирж л байдаг. Одоо яг тэгэл зохицол явна шүү. За тэгээд өөрөөсөө одоо манайх ч ямар ч хаанч зогсоол байхгүй шүү дээ. Одоо чинь ингээд ийш нэг банк хорхоо хооронд зогсоол байхгүй биднээс дээ. Тэгэл энэ бол аюу хүндрэлтэй хэцүү зүйл шүү. Тэгэд л нэг хүн нөхөр одоо тэгээд зураг аваа тавьчих юм. Гэхдээ ямар машин бол хааж тавиаг байна те. Явгууны зам дээр тавиаг байна те. Яг нэг чөлөөтэй хэсэгт л тавьчихтал одоо өдөр төрөн бол дунджаар одоо би бол одоо өдөржин ингэж машинтайгаа ажил хийж явдаг, дуудлага ажил хийж явдаг. Тэгтэл өдөрт хамгийн магадгүй 40 мянгаас муу 50 мянган торгуул төлж шít надаа. Түмэн тухайн тээврийн хэрэгслийн жолооч торгуулаа бүрэн төлсөн тохиолдолд зөрчил мэдээлэл илгээсэн иргэнд 10-аас 20% урамшуул бодогдох юм а. Зарим тохиолдолд зөрчил мэдээлэл давхар илгээсэн иргэдийн 102 PODIS аппликейшнд баталгаажаагүй гэх мэдээллийг илгээж байгаа юм байна.